2024 оны намрын анимыг иргэнэг цанцгаая. Зарим аниме продакшн хийц талаас нэлээдгүй шүмжиллийг дагуулсан. Мэдээж аль нь хүлээлттэй байсан, нэмээд үнэхээр л маш муу продакшнтай байсантай холбоотой. Гэвч ерөнхийд нь хараад үзвэл өрсөлдөөн ихтэй, чанартай бүтээлүүд цөөнгүй гарсан. Харин эдгээрээс үзэгчдийг хамгийн их байлдан дагуулсан олон ярианд өртсөн бүтээл бол Дандадан 1-р бүлэг. Уг аниме нь өөрөө бүх талаараа чанартай уснаас гадна Creepy Nuts-ийн эхлэлийн дуу интернетийг жинхэнэ дэлбэлж олонний анхаарлыг улам их татсан. Ер нь Creepy Nuts-ийн дуусан опенингууд тухайн улирлынхаа тренд болдог жамтай олчихсон. Marshall, Dandadan, Call of the Night гэх мэт. Сонирхуулгад Science Saru студийн Netflix-тэй хамтарсан зурвал Scott Pilgrim Takes Off-ыг найруулсан Abel Gongora гэх Испани аниматор Dandadan-ийн эхний бүлгийн опенингийг найруулсан байлээ. Одоо бол бүр цувралын эхний бүлгийг найруулсан Yamashiro Fugaтай хамт 2-р бүлгийн найруулагчаар ажиллаж байгаа. Харин зуны анимууд яг л зуны улир шигэ үнэхээр халуухан байна. Dandadan-ийн шинэ бүлэгч мөн адил. Тэгвэл Dandadan гэх өрөмс нэртэй энэхүү аниме эхлэлийн дуунаасаа гадна яг юу ингэж амжилтанд хүргэж орчин цагийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болоход хүргэснийг энэ удаагийн бичлэгтээ ярьцгаая. Харин та бүхэн Dandadan аниме 2-р бүлгийн шинэ анги 7 хоног бүр дэлхийн нээлттэй нэгэн зэрэг аль биес нэрхтэйгээр Innovation аниме багц Look TV-гийн аниме дэснээс Монгол орчуулагтайгаар хүлээн авч үзээрэй. Анимег ярихаас өмнө мэдээж их материал болох мангаг ярих хэрэгтэй. Тэр дундаа энэхүү гайхалтай бүтээлийг бүтээсэн мангака Tazuyuki Nobu. Тэрээр бусад мангака нарын адил ярьцлага өгөхдөө царайгаа нууж маск зүүдэг бол манга дотор өөрийгөө Turbo Granny-гийн муур хөлбраар дүрсэлдэг. Tazuyuki Nobu-гийн карьер орчин цагийн гоц манга зохиолч гэгддэг Fujimoto Tatsuki-гээс арай ондоо. Тэр багасаа л манга зураач болохыг хүсдэг байсан бөгөөд маш олон жилийн турш зурсан ч олон удаа бүтлгүүдэж байсан гэдэг. Харин Fujimoto Tatsuki-тай харьцуулсан нь шалтгаантай. Түүнийг Fire Punch, Chainsaw Man зурал болон Look Back, Goodbye Eri гэх мэт зохиолуудаар нь манайхан маш сайн мэдэж байгаа. Харин Fujimoto Tatsuki-гийн туслахаар ажиллаж байсан хүмүүс одоо бол бүгдээрээ орчин цагийн хамгийн шилдэг мангака болсон байдаг. 2016-аас 18 онд хэвлэгдэж байсан Fire Punch зурал дээр Kako Yuji туслахаар ажиллаж байсан бол хожим өөрийн зурал болох Hell's Paradise-ыг бүтээн амжилтанд хүрсэн. Мөн Endo Tatsuya Fire Punch дээр туслахаар ажиллаж байгаад 2019 онд алдарт Spy Family зурлаа хэвлүүлж мөн л асар том амжилтанд хүрсэн. Үүнээс гадна арай олонний анхаарал өртөөд байдаггүй. Фэнүүд дунд Berserk болон Vinland Saga-ны нэлбэр гэгддэг Kentaro манганы зохиолч Kuramari Tori мөн адил Fujimoto Tatsuki-гийн туслахаар ажиллаж байсан юм. Харин Tazuyuki Nobu Fujimoto Tatsuki-гийн хамгийн алдартай зураг болох Chainsaw Man дээр туслахаар ажиллахын сацуу Kako Yuji-гийн доор Hell's Paradise зурал дээр ч бас туслахаар ажиллаж байсан түүхтэй. Ингээд харахаар Fujimoto Tatsuki-г үнэхээр орчин цагийн гоц манга зохиолч гэх нь аргагүй. Шинэлэг, содон, сонирхолтой зохиол бичгээс гадна өөрийг нь төрсэн уран бүтээлчид ч бас алтны дэрэгдэх гуй шарлна гэдэг шиг түүнээс дутгааргүй амжилтанд хүрсээр байгаа юм. Тэгвэл сая дурдсан уран бүтээлчдээс миний хувьд арт стайл, манганы зураглалын хувьд Tazuyuki Nobu хамгийн шилдэг нь. Та нар зүгээр л энийг харалтаа. Маш олон жил шантарлагүй зурсных нь үр дүн энэ гэж хэлж болох биз. Харин зохиол, хьюмор, шинэлэг болон итгэж чанарын хувьд Fujimoto Tatsuki-гийн нөлөө харьцангуй их шингэсэн болов уу гэж хувьдаа боддог. Тэр дундаа юунд ч баригдалгүй ямар л бол ямар чанар төвөрөх сонирхолтой зохиол. Тэгэхээр Dandadan-ы хамгийн гол элемент бол хоррор. Тэр дундаа Японы үлгэр домог, ардын аман зохиолууд дээр гардаг Yokai гэх сүнс чөтгөрүүд болон түүн дээр нэмээд харийнхан. Ер нь яаж сэтгэхээр харь гариг ихнийг өөрсдийн үлгэр домогт гардаг сүнс чөтгөртөд ослуулад нэг зохиол тооронд нь тулдуулъя гэж боддог байна. Эсвэл Tazuyuki Nobu гэх уран бүтээлчээс л гарах санаа авах. Гэхдээ энэ санаа төрөхөд нэг хүн маш чухал нөлөө үзүүлсэн. Fujimoto Tatsuki, Tazuyuki Nobu, Endo Tatsuya нар бүгд нэг хэнэгч редактор дор ажилладаг байсан бөгөөд түүнийг Shiherин гэдэг. 2019 оны төгсгөлд Fujimoto Tatsuki болон түүний багийнхан шинэ жилээ тэмдэглэн наригж байхад Tazuyuki Nobu энэ олон жилийн турш бүтлгүүцсэн карьертай гутарч хүсэл мөрөөдөлтөө бууж өгөх гэж байсан гэдэг. Гэвч Shiherин түнд зүгээр л юу хүсснээ, юу ч хамаагүй зурхыг санал болгосон бөгөөд тэр өдрийн маргаашнаас л хачин чигтээ санаанууд урган гарч зогсолтгүй зурж эхэлсэн. Тухайд түнд Sadako vs Kayako кино маш их таалагдсан бөгөөд үүнээс санаа авч сүнс чөтгөрүүд хоорондоо тулдах санаагаа олсон. Мөн мань хүн өөрөө кино урлагт нэлээд дуртай бөгөөд Японы кино урлагийн референс Dandadand маш их бий. Takakura Ken гэх нэр хүртэл Японы алдарч жүжигчнээс гаралтайг харуулдаг.
な男が好きなんだよ。 Мөн Тазу Юкинобу анхнаасаа л эмэгтэй гол дүртэй Шонон зурхыг хүсдэг байсан бөгөөд түүнийг ээж биелүүлж Момог зохиосон. Үүн дээр мэдээж түүний редактор Шихерийн санаануудаа нэмэрлэж одоогийн бидний анимегээр үзээд буй дандадан бүтсэн билээ. Окарун төмсгөө алдах санааг хүртэл Шихерийн гаргасан гэдэг. ナイス。何が？弾？あ？弾がないっす。 Тэгэхээр өмнө дурдсанчлан хоррор бол дандаданы хамгийн чухал элемент. Гэхдээ үүний цэвэр хоррор аниме гэвэл үгүй. Орчин үеийн шонон бүтээлүүдэд чөтгөр, мангас хамгийн түгээмэл сэдэв болсон. Эдгээр дундаас хамгийн чанартай бүтээлүүд болох Chainsaw Man, Jujutsu Kaisen, Kaiju No. 8 гэх мэт зурлууд илүү шинэлэг, ямар нэг хайрцагт баригдалгүй чөлөөтэй сэтгэж ийснээрээ ялгардаг. Гэхдээ дандадан бол тэднээс ч илүү их чөлөөтэй, хэтрүүлэгтэй, заримдаа бүр замбраагүй юм шиг хэрнээ тэрэн зөгцдөг бүтээл. Байж болох бүхэл жанрыг нэг бүтээл багтаасан гэхээр зүгээр л тал талаас баахан юм өнгөцгөн зулгаагаад өнгөрсөн гэж харж болохоор. Гэвч үгүй. Бүх талаар нь тулгаж, заримдаа бүр хэтрүүлж, хамгийн чухал нь тэр бүхнийг зогсолтгүй хурдан пейсингтэйгээр огт үедэлгүй өрнүүлж чаддаг. Жишээ нь өөр өөрийн гэсэн түүхтэй, онцлог чадваруудтай Yokai мангасууд. Тэдгээр нь анх гарч ирэхдээ үнэхээр л айц төрүүлж, дотор арзаалган мэдрэмжийг төрүүлж чаддаг. おっぱい吸わせてやるからよ。口もっとしゃぶらせろ。 Нэгдүгээр бүлэг дээр хэл Shiratori Aira болон Acrobatic Silky нарын маш гонигтай түүхийг үзсэн бол яг одоо гарч буй хоёрдугаар бүлэг дээр Jiji-гийн бие чингсэн Evil Eye-ийн сонирхолтой түүхийг ч бас харсан. Yokai болон өөрийн гэсэн түүхтэй яагаад ус сонзонд автаж, яагаад тэр бүх аимшигтай зүйлсийг хийгээд байгаа шалтгааныг харуулдаг. Эцэст нь бүхний тайлал нь хүмүүс бидний гаргадаг аимшигтай үйлдэл, тэнэгч гэмээр шийдвэрээс гаралтай байдаг. Тарогийн анх гарч ирсэн түүх гэхэд л зүгээр л нэг харийн түүх. Хэсэг хугацаанд ч болов хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсэх хүсэл. やっと見つけたぞ。なぜ来たの？こんな危険を冒してまでなんで？愛してるからに決まってるだろう。 Ингээд харахаар хоророос гадна маш их сэтгэл хөдлөсөн хүнд драма гэж хэлж болно. Гэхдээ гонигтай түүх гаргаад л дөрүүдээ зовоогод байна уу гэвэл бас үгүй. Харин ч зэрэгээрээ миний ойрын хэдэн жилд үзсэн хамгийн шилдэг комедитэй аниме. Жишээ нь 20 дугаар бүлэг дээр Балиар, Creepy, Kito гэр бүл тус бүлгийн эсрэг дүр хідээж хамгийн том комедик элемент нь. Ядаргаатай тэнэг юм шиг ирнэ. Үнэхээр л инээдтэй байж чадсан. やっと供物が揃ったな。それじゃ祭りを始めようか。Эсвэл Момогийн psychic чадвар түүний гэр бүлийн чадварыг харахаар фэнтезич гэж хэлж болно. Гэвч эдгээр дээр нэмээд харийнхан бүр энэ нэг аимшигын серпо гаргийн гажуудаас эхлээд Mr. Mantis Shrimp гээд заримдаа дайсан, заримдаа анд нөхөр болох төрөл бүрийн харийнхан ч бас гарч ирнэ. 父ちゃん、これでいいですか？ Тэгэхээр бас л sci-fi, alien invasion гэж харж болохоор. Мөн утгагүй Kaiju arc эхлэхээр аврах том ангастай Kaiju жанр болж хувирна. Эдгээр сонирхолтой элементүүдээ гол дүрүүдийн туулж буй адал явдлаар adventure жанрыг харуулж, тэдгээр дүрүүд хоорондоо ирч хүчээр дүүрэн, заримдаа огшоосон сонирхолтой тулаануудаар акшн жанрыг ч бас үзүүлж чаддаг. Хоёрдугаар бүлэг дээр Okarun Jiji хоёрын тулаан гэхэд л миний ойрд үзсэн хамгийн бүтээч тулаан байсан. Ёстол нэрэ байхгүй жанр гэж дандаа байхгүй. Момо Okarun хоёрын романс хүртэл тэр багийн анимед байдаггүй үнэмшилтэй, гинэн цайлган, үзэгчдийг догдлуулсан бас инээдтэй харилцаа. Тэд баг багаар бие биедээ татагдаж, нэгнээ хамгаалж, заримдаа бүр харамлаж эхэлдэг. Хамгийн чухал нь тэдний дунд үүссэн жижигхэн романсыг огт хүчлэлгүйгээр яг л бодит мэд мэдрүүлдэг. Шинэ бүлгийн 4-р анги дээр гэхэд л Момо Okarun-ыг алдах шахсандаа өөрийн ирэхгүй үйлж байгаагаас тэдний оронд ямар нэгэн зүйл ассан харж болно. 助けるって言ったのに。何もできなかった。 Дахиад хэлэхэд дандадан бол үнэхээр тасархай зурагтай манга. Энэ олон жанрыг нэг бүтээл багтаахын тулд дан ганц зохиол өрнөлөөс гадна манганы хамгийн чухал зүйл болох зураглал маш чанартай байх хэрэгтэй. Гэхдээ олон жил тууштай зурж, олон бүтээл нь нийтлэгдэхчгүй нцаагдаж, томоохон мангака нарын туслахаар ажиллаж байсны ачаар Тазу Юкинобу үүнийг хинээс ч илүү хийж чадсан. Dark fantasy элементүүд нь заримдаа Berserk-ийн нарийн дитэйл бүхий зураглалыг санагдуулж, дан ганц зураглалаас гадна нэг амьсгаагаар чөлөөт уншигдаж чаддаг. Харин үнийг анимашн болгон хөдөлгөж 7 хоног бүр шинэ анги цацагдах аниме болгоно гэдэг аниме студ болон аниматоруудын хувьд ёстой жинхэнэ хар дарсан зүйд. Хамгийн их аниме болохоор зарлагдж явахт нь хүртэл яаж хийх болоо гэсэн айдас хүртэл төрж байсан. Гэхдээ тэрхүү санаа зовнилыг Science Saru студ эхний ангиараа л шууд ницааж чадсан. Момогийн X найз залуугаас салж буй хамгийн ихний хэсэг гэхэд л маш сонирхолтой өнцгөөс зурагдсан панел. Харин түүний аниме хөтөлбөрийг үзээд л шууд итгэсэн юм. Science Saru студ бусад томоохон аниме студтэй харьцуулахад харьцангуй залуу.
Энэхүү студийг алдарт аниме найруулагч Yuasa Masaki болон Солонгос уран бүтээлч Union Choi-нар хамтран 2013 онд байгуулсан ба анхны гар бие оролцсон бүтээл нь Cartoon Network-ийн Adventure Time байсан. Үүнээс хойш тэд туршлага улам нэмсээр томоохон хэмжээнд яригдах студ болтлоо өргөцсөн юм. Орчин цагийн хамгийн шилдэг шонон бүтээлүүдийн нэгийг хүртэл маш чанартайгаар хийсээр байна. Ихэнх аниме тэр дунд орчин үеийн бүтээлүүд, гялцал болсон эффектүүд, дөрүүдээс ялгарх аура гэх мэт өнгөц зүйлд ач холбогдол өгч үндсэн амин сүнс болсон хөдөлгөөнийг орхигдуулсаар байгаа. Үүний тод жишээ бол 2024 оны намрын аниме дундаас маш их шүүмжлэл амссан бүтээлүүд. Харин дандадан үүний эсрэг төрөл бүрийн эффект ашигласан читрүүлэлгүй, харин дөрүүдийн хөдөлгөөнийг илүү хэтрүүлэгтэй үзүүлэх нь бүр төгс зохицож байгаа юм. Мэдээж үйл явдал өрнөхийн хэрээр дандаданы цар хүрээ илүү томорч, аниме студийн хувьд бүр ч илүү чаленж болох нь ойлгомжтой. Үнийг манга уншдаг үзэгчид маань хэлүүлэлтгүй мэдэж байгаах. Гэсэн ч Science Saru студ энэхүү гайхалтай мангаг дэлгэснээ амжуулахад огт фейлдэхгүй гэдэгт би бол хувьдаа 90% итгэлтэй байна. Хамгийн чухал нь бусад студийн гаргадаг алдаа шиг аниматоруудаа хийж хялгүй, хангалттай цаг хугацааг нь өгөх хэрэгтэй. За тэгээ дахиад нэг хэлье. Дандадан бол орчин цагийн хамгийн шилдэг шонон бүтээл. Харин та бүхэн энэхүү бүтээлийн шинэ анги Univision-ийн аниме багц Look TV-гийн аниме дэснээс аль биесний эрхтэйгээр үзээрэй. Бидний бичлэг таалагдсан бол лайк, subscribe-а дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцаая.